За сайн байцгаана уу? Өглөөний өдрийн орой мэндийг та бүхэндээ хүргэе. Toro Talking гардтай хийж байгаа одоо part 2 явж байна. За тэгэхээр энэхүү дугаараараа бид нэр extracurricular activities илүү academic чиглэл рүүгээ те хүүхдүүд ерөөсөө хизээнээс яаж бэлдэх хэрэгтэй юм бэ? Одоо яг нууц гардын маань яг нууц жорн яг юу юм бэ? Тэрнийг хэдүүлээ сайн ухаж харъя гэдэг тэр үндэс рүү орж ирлээ. За тэгэхээр эхний асуулт гард маань ерөөхдөө extracurricular activities гэхэлэр ерөөхдөө хичээлээс гадуур хийдэг үйл ажиллагаа гэж ойлгож болно. Тэгэхээр ерхий нөгөө нэг хүмүүст яг ойлголт өгөхөд бол те энэ бол спорт байж болно, урлаг байж болно, дебет одоо нэг хүнтэй мэтгэлцэн байж болно. Юу нь бол бүх төрлийн те бас нөгөө нэг хандмын ажлууд ч маш олон зүйлүүд ерөөхдөө ер нь хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлж хийж байгаа маш олон зүйлүүд ерөөхдөө хэлдэг. Тэгэхээр гардын хувьд яг юу хийж исэн бэ? Эдрийнхаа юуг нь ерөөхдөө аппликейшнд ашиглаж исэн бэ? За тийм сая тийм цог хэлдгэр бол хичээлээс гадуур те жишээ нь одоо өглөө 9-т хичээл ороод өдөр тарлаа гэх юм бол тэрнээс гадуур outside of the classroom юу хийдэг байсан бэ те. Тэгэхээр би болохоор хувьдаа нөгөө нэг физикийн тиймэрхүү science олимпиадад их оролцдог байсан. Тэгээд тэхийн тулд болохоор нөгөө нэг аюух олон цагаар яг тухайн хичээл одоо шинэ физикийн хичээл аюу их судлаад тэгээ нөгөө нэг олимпиадын төвшөнд бэлдэж байгаа байхгүй. Тэгэхээр яг олимпиад тэгэхээр яг юу байд юм бэ гэхэл манайхан ерөөдөө олимпиадын талаар бас нэлээд давгүй ойлголттой байгаа. Тэгээд олимпиад чинь одоо яг англиар нь явах юм бол тийм дүүрэг, хот, улс тэгээл дараа нь цаашлаад улан улс, мол улс гээл болдсон шүү дээ. Яг тиймхүү шатараалсан англиар ингээд ээлж-ээлжээр нь ороод тэгээд хамгийн эцсийн нөгөө нэг том шалгуур нь олон улсын тэмцээн, олон улсын олимпиад болж байгаа байхгүй. Тэр яг нөгөө нэг хамгийн гол зорилгоо олон улсын олимпиадад болгож бэлдээд тэгээд чинь би болохоор 16 онд олон улс 16 болон 17 онд олон улсын тэмцээнүүд оролцоод хошоо урал медаль өрчижсэн. Тэгээд тэр нь болохоор миний хичээлээс гадуур үйл ажиллагаанд айгүй том нөгөө нэг тийм тэмдэг болоод үлдсэн болохоор тэр нь аппликейшн дээр явуулахад айгүй том нөгөө нэг тийм зэвсэг бол чадсан гэх юм уу та. Яг нөгөө нэг зэвсгээс хуваалцах юм бол тийм л нууцсан яг тэр юм бэ. За би нэг энийг ерөөхдөө хүмүүст яг эртхэн жоохон олгуулъя гэж ерөөхдөө ажиллаа. Би бол өөрөө спортоор яг явсан. Миний зэвсэг бол одоо спорт ерөөхдөө бол байсан гэж хэлж болно. Теннис, сакс гэл өөрч одоо шинэ теннис ер нь бол надад тоглож үзээгүй спортууд ер нь бол цөөхөн баг. Тэгэхээр хүмүүс болохоор нөө ингээд олимпиад ч юм юмрхүүнүүд явахлаар нөө цаана ярьж байгаа нөө хард work те хэр их нөө цаг зарцуулж байгаа гэдгийг сайн мэддэггүй. За эсвэл нөө ингээд за энэ сайн чинь би явахгүй гэх нэг тиймх ойлголтууд байгаад идэг. Чи юу нэг хэр их цаг зарцуулдаг байсан бэ? За одоо ингээд за 2 цагт хичээл баг тарж авах те. 2 цагаас одоо хэд хүртэл бэлддэг бах уу? За яа хэрэг золиос гаргасан бэ? За тэр тал дээр бол маш их гэж яг товч хариулт гэх юм бол маш их. Жишээ нь өдрийн хичээл одоо 2 цагт тарлаа гэх юм бол тэгэл орой ердөө 8 9 гэж бэлтгэл 8 за энгийн үед заяа би ихлээд жоохон нэг дэлгэнгүй ярил л даа. Би одоо чинь яг олимпиадад яг оролцож эхлээд 7 дугаар ангиас яг оролцож эхэлсэн юм байна. Тэгэхээр ингээд 7 дугаар ангиас ерөөдөө 9 дугаар анги төгслөө. Яг тийм нэг улсынхаа хэмжээнд те. Улсынхаа хэмжээнд айгүй нэлийн өрсөлдөж тиймхүү бэлтгэхийн тулд за хичээл тарлаа. Ерөөдөө орой нэг 7 8 хүртэл бол баттай easy суучж байгаа байхгүй. Тэгээд цаашлаад яг ахлах ангитаа оронгууд мэдээж хамаагүй хүнд төвшин нөгөө нэг өөр болоод сэтгүүд жигш олон болоод тэгээд нөгөө нэг хүндэрчж байгаа байхгүй. Яг нөгөө нэг төвшингийн хувьд бол тэгэл 10-аас 12 дугаар ангитаа болохоор бүр нөгөө нэг зүгээр яг энгийн хичээлээс гадуур бүр дахиж илүү их нэмэлт цагаар чинь орой 9-10 хүртэл одоо нөгөө нэг их сургуулийн багш нар те их сургуулийн профессораар хичээл заалгаад зүгээр нөгөө нэг 10 жилийн багш нараар ч бас биш 10 жилийн багш дан ганц нөгөө нэг 10 жилийн багш нараа хичээл оруулахгүй нөгөө нэг мөсцөөс те шүтис тиймхүү их сургуулиудаас профессорудаар хичээлүүд заалгуулж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ ингээд хичээл амарсан бай, амраагүй бай, хагас бүтэн сайн бай, хамаагүй. Тэгэл бэлдээл яа тэгвэл нөгөө бидний нөгөө нэг ахлах ангид ялангуяа гол зорилго олон ус гэж хэлж байгаа шүү дээ тийм. Тэр нь болохоор бүр 7 сарын сүүлэр болдог байхгүй. Тэр нэг хэд
basically 7 сараас жил эхлээл тэгэл 7 сар хүртэл ерөөдөө олон улсын бэлтгэл ингээл явж эхэлж байгаа л гэсэн. Тэгээ тэрэнд бол айгүй их цаг хугацаа зарцуулж айгүй их одоо олон золиос гаргасан гэх юм уу. Жишээ нь 10 жил зүгээр одоо нөгөө нэг зүгээр 10 жилийн жилдээ байхдаа бол тийм олимпиад дээр оролцдог байхдаа хичээлээ тарлаа, гой сайхан тоглолоо, ингээ гадуур эдрийн дотор тэнлээ, ингээ гэртээ хараад өөр гоё юм ингээ юм үзлээ, зураг үзлээ, тийм юм тоглолоо гэл айгүй их чөлөөт цаг зам авах байдаг гэсэн л та. Тэгээд олимпиад бэлдснээр гэхдээ айгүй тийм нөгөө нэг сахилга баттай болчихдог байхгүй. Яг нөгөө нэг сахилга бат тэгээд тийм гол нөгөө нэг миний олж авсан чадвар мэдээж нөгөө нэг яг тухайн сэдвийнхаа нөгөө нэг мэдлэгээсээ гадна тийм тэгээд амжилт тэрнээсээ гадна миний яг олж авсан хамгийн том чадрын нэг бол сахилга батал гэж би хэлээ да. Тийм. Бас яг нэг өөр бас нэг зүйл нөгөө өнцгөөс нь харахад энэ бол яг time management бас байх те зөвхөн ингээд бас байнгын нүдэд байхгүй ер нь бол фитнес дээр бас тэгдэж шнэ болчингаа амраа гэдэг шиг толгойч бас ер нь юугаа амраах бас үед бол байдаг л бах те хоёулаач бас зөндөөл нөгөө нэг өөр бас би гардтай бас нэг юугаар яг танилцчихсэн байх л бас маа найзын одоо хамаатан гэдэг одоо тэгж явна гэдэг шиг тэгдэг байсан. Тэгээд бид хоёр ч яг нөгөө 100 бас те туслан басан лагер дээр ингээд хөлөн бүг үзсэн те Германы яг үздэг байсан барьцил өглөө ингээл шүнжигээ унтахгүй үзэн дээрээс нь тэгэл өөр юмнууд судлан те хэдүүл бас ингээл шүн суугаал ийм юм байна тэгдэм байна ингэдэм байна гэл орондоогоо мэдээлэл өгөөл явдаг байсан. Дээрээс нь бас ингээд гоё утсан дээр ч юм уу те дөрүлээ нийлж байгаад ингээл тоглолоо шатар матар тоглолоо те. Тэгэхээр ер нь бас бусад юмнуудад бас ер нь одоо цаг бас гарах хэрэгтэй баг те. Ганцхан яг нэг юм мэдээд авахгүй. За нөгөө нэг асуулт нь яг юу вэ гэхэлэр хизээнээс ингээд яг өөртөө зориг тавиад за окей би ингээд одооноос л физик юм одоо яг 9-р ангиас эхэлсэн гэдэг хэлсэн те. Тэгэхээр энэ үедээ жишээлбэл би яг ингээд одоо Сингапурт сурыг гэж яг хизээнээс яг одоо гадаадад би сурыг те. Одоо сурсан зүгээр юм байна гэж зориг ер нь яг тавьж эхэлсэн бай. Хизээнээс их нь эхлэл зүгээр юм бэ. За ер нь бол ер нь багасаа л ягаад чи нөгөө нэг гадаад сурнаа гэсэн тийм нөгөө нэг бодол те. Хүүхдийн тэр бодол ингээд толгойд байдаг байсан. Тэгээд анги гисэх тусам дунд ангиа ерөнхийдөө төгсөж эхлэх үеэс те. Яг 9-р ангиа төгсөж эхлэх үеэс яг хаашаа яг ямар сурвал те. Яг ямар мэрэгжил гэдэг нэг бодож эхэлсэн баггүй яг илүү нухацтай. Тэгэл ерөнхийдөө нөгөө нэг физикал мэд бэлж яхад одоо манай дээд үеийнхэн те. Жишээ нь би 9-р ангид байх юм бол манай 10 11-р ангийн үеийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэд нар болохоор ингээд тэднийг хараад хахад ямар сургууль руу явж гин те. Жишээ нь одоо Америкийн MIT дээр л бас айгүй олон хүүхд ингээ физикээр сурсан хүүхдүүд ингээ явцсан байгаа байхгүй. Тэгэл Америкийн өөр бусад том сургуулиуд эсвэл ингээд өөр орны тиймэрхүү сургуулиуд гээд хараад хахад за ерөнхийдөө л за ер нь яг ийшээл ер нь энэ хавцаал явах юм бол ер нь тиймэрхүү зорилго байгаа л юм байна гэж ерөнхийдөө бодцсон. Тэгээд яг 11-р ангиа төгсөөд яг бүр яг нухацтай бүр аппликейшн яг бэлдэж эхэлсэн. Яг нөгөө нэг 11-р ангиа төгсчөөд 100 жишээ нь шалгалтуудаа өгөөд нөгөө нэг TOEFL, MOFL, SAT тиймэрхүү шалгалтуудаа өгж эхлээд яг илүү нухацтай аппликейшнийхаа юмнуудаа бэлдэж эхлээд 11-р ангийнхаа юмд явуулаад 12-р ангид хариу ирсэн ч нөгөө нэг яг миний тийм яг хүсчихсэн тийм сургуулиуд ирээгүй ч гэсэн яг нөгөө нэг план B нартаа тийм сураадыг очил ингээд надад хэр санагдах вэ гэдэг ингээд будаан болсон эцэст яг нэг тийм надад яг тийм гой санагдахаар биш байгаад байгаа. Яг надад намайг тийм нөгөө нэг happy болгох чадхааргүй юм шиг санагдаад. За ерөнхийдөө 1 жил gap year авъя гээд. Яг 1 жил gap year авсан. За тэгээд 1 жил gap year авсан талаар одоо нэг жоохон ярилцъя л та. Тэгэх юм бол би яг 1 жил gap авахдаа өөрийнхөө юугаа хөгжүүлсэн бэ гэх юм бол бусадтай ерөнхийдөө өөрийнхөө нөгөө тийм бусадтай харилцааныхаа чадвар дээр илүү төвлөрөөд бас дээрэс нь нөгөө нэг доод үеийнхэндээ болон өөр ингээд сургалт мургалтанд сууж байгаа хүүхдүүдэд тоо, математик, одоо физик, тиймхүү англи хэл ч юм уу амар олон сэдвүүдийн ингээд хичээлээр багшиж зааж зөвлөж тиймхүү ингээд хийсэн болохоор
өөрийнхөө нэг бусад талын чадрууд гэж сая 100 байсан шүү дээ. Тэднийг ерөнхийдөө ингээд тэлээд тэгээд дараа нь ер нь би ямар хуу юм бэ ингээд хин юм бэ гэх нэг жоохон бодож модоол